Аав ээж надад бүр амар их зөвлөгөө өгдөг. Тэгээд чи хэрвээ жүжигчин болмооргүй байвал болж болно шүү. Тэгээд яг өөрийнхөө яг хүссэн юмаа сонгоорой. Хэрвээ ингэж хүссэн юмаа сонгохгүй бол чи ингэж цаашдаа тий ингэж жоохон нэгэд амьдралдаа гомдох байх шүү. Тиймэрхүү хэлдэг амар их зөвлөгөө өгдөг. Тэгээ тэр нь надад маш их таалагддаг. Тэгээ би ер нь угаасаа жүжигчин болъё л гэж багасаа хүртэл ингэ бодож ирсэн. Тэгээ аав ээж маань хүртэл тэрэнд амар баярлж байгаа. Тийм. Сайн байцгаана уу? Teen Zone podcast-ийн шинэхэн дугаар эхэлж байна. За өнөөдрийн дугаарт бага наснаасаа аавтайгаа ээжтэйгээ хамтран маш олон уран бүтээлд бас авьяаслаг жүжиглж ирсэн. За сүүний мань хүрэлцэн ирсэн байна. За өдрийн мэнд сүүний. Сайн байна уу? За сүүнийгээ ойрын сонин хачин юу байна? Хичээл сургууль нь хэр байна? Гой нэг хойлоо хуучлаа. Одоо нөгөө амарсан штэ амарх жишэлтэй нөгөө захималцсан. Тийм захимаар орж байгаа болохоор надад жоохон гоё юм. Хичээлээ. Тийм. Гэтэ одоо энэ 7 хоног бол дахиад орно л доо танхимаар. Тэр жоохон таалагдахгүй л байгаа л да. Тийм зүгээр одоо нөгөө шалгалт энэ 7 хоног авна. Тэрэндээ бэлдээл жоохон хэцүү байна. Хичээлдээ л ер нь шамдаад байж байна. За хичээлдээ мэдээж номер 1 хичээл те. Хичээлдээ явж байгаа. За уран бүтээлийн гоё сонин сайхан юу байна? Уран бүтээл ер нь жоохон хийхгүй байгаа. Гэхдээ дараа жил бол хийнэ гэж ярьж байгаа. Тийм. Энэ жил бол ямар ч тийм хийгээгүй байна. Ер нь зүгээр сошиалд бол жоохон татгах шүү. За сүүнийг бол за монголчууд за ер нь зөндөл хүмүүс танина гэж бодож байна. Тэгэхээр яалтчгүй нөгөө урлагийн гэр бүлд төрсөн өссөн. За тэгээ аав ээжтэй хамт X2 production-ы олон уран бүтээлүүдэд тоглож ирсэн тий. За багасаа хэдэн наснаасаа уран бүтээл тоглож эхлэв. За жүжиглэх тэр гоё авьяас яаж нэгдсэн бэ? Аав ээж нь нээсэн үү? Тий. Өөрөө эсвэл яг бүр ингээл бүр төрөлхийн байсан уу? Би ер нь төрхөөсөө л ахуулаад ер нь тиймэрхүү байсан. Тийм. Мэдгүй ингээд цаанаасаа ингээд жүжиглэмээр ингээд санагддгийм байлээ нөгөө манай аав ээж хоёулаа ингээд жүжигчин шүү дээ. Тэгээ ингээд цаанаасаа л ингээд жүжиглэмээр санагддаг. Тийм. Тиймэрхүү. За одоо уран бүтээл тоглох тийм саналуудыг одоо production санал болгоод тий за сүнийг тоглоулъя гэдэг үү эсвэл аав ээж нь чамаас асуугаад миний охид ийм дүр тоглох уу ингэж жүжиглэх үү гэдэг юм уу санал тавьд юм. Ер нь би нөгөө хөрхэж тоохон Harry Potter гомдоо гэдэг нэг хоёр кино тоглосон байгаа шүү дээ. Тэр хоёрыг болохоор нөгөө манай аав ээж санал болгосон чи тийм дүр тоглох уу, тийм кино тоглох уу, чамд ямар санагдаж байна гэд тэгээ би тэгэл гисэн. Би ер нь жүжиглэх дуртай байхгүй юу? Тэгээ би ер нь одоохондоо болохоор жүжиглэх байгаа. Тэгээ жүжиглэж байгаа л да. Гэтэ одоохондоо болохоор ямар ч тийм кино тоглоог байгаа. Тийм. Тий багадаа нэр аюу олон тийм контентууд жижиг бичлэгүүд хийгээд сошиал аюу итгэвтэй байдаг байсан шүү дээ. Тэр хөөрхөн бичлэгүүдийн санааг одоо хэн гаргаад хийж исэн. Манай аав ээж ерөнхийдөө бол тиймэрхүү юм гаргаж ирсэн. Тэгээ би бас өөрөө бас аав ээж би жүжиглээ та яа намайг жүжиглэх байгаа би жоохон хиймээр шүү дээ. Одоо гоё хийл та гээл тэгээ тэгсээр аваад тэгэл зөндөө хийсэн дээ. Томрох тусам ингээд нэг жоохон даруухан болоод ийн үү сүүний багадаа ингээд тэр бичлэгүүдийн үзэхэд ч юм уу те айгүй тийм нэг ийм галзуу төрлийн те эрэгтэй ч болоод эмэгтэй ч болоод бас нэг хөөрхөн дүр тоглоод идэг байсан шүү дээ жижигэн бичлэгүүд дээрээ ингээд томрох тусам сүүнийг ингээд нөгөө сошиалын бичлэгүүд багасаад за тэгээд ер нь дараахан болоод томрсон. Энэ бол зөвхөн хосуудын хоолны шоу. За яа сандарч юм уу? Сандарч Хайр гэр бүлийн нандин харилцаа ойлголцол мэдрэгдсэн халуухан галтгоо. Эхнэрүүд нөхөртөө хоол хийх шат дарааллыг нарийн зааварчилж нэг ч орц үлдээлгүй хэлж өгөх ёстой. Эхнэрийнхээ зааварчилгааг хэсэгхэн ч гэсэн сонсомооргүй бол баасраа дарж болох юм шүү. Би хурдлаараа цаг яваад шүү. Come on. Хойлоо чи хөдлөж өгнө. Тимээ чи шүү. Тийм. Би ер нь жоохон байхдаа амар галзсан байсан. Тэгэл эрэгтэй болж малаад, эмэгтэй болж малаад, тэгэл том хүн болж малаад, тэгэл тэр үед өгнө амар гойсон. Гэтэ одоо болохоор жоохон нэг өсвөр нас гээд тэр нь эхэлсэн юм шиг байгаамаа. Тэгээ жоохон бас тэгээ жоохон нэг тийм доошоо болж малаад
тийм татгшаагаа болж болоод нэг тиймэрхүү болж байгаа шүү. Гэтэ одоо гоё нээлттэй байхыг хичээж байгаа. Би ер нь найзуудтайгаа хахта галзуу идэв юм аа. Ингээ болохоор нэг жоохон ингээл тий амар олон хүмүүстэй алгаа би жоохон ингээ татгшаагаа болчихсон. За өсвөр нас эхэлж гин гэж байна тий. Өнөөдрийн нөгөө их чинь бас teen zone гэдэг өсвөр насныханд зориулсан энэ подкастт нөгөө урьсан. Тэгэхээр чиний өсвөр нас хэр байна тий өсвөр наснда тохиолдож байгаа гоё дурсамжууд за эсвэл нөгөө гонигтай зүйлүүд юу тохиолдож байна хойлоо одоо өсвөр насныхаа тохиолж байгаа ярилцсан. Би ер нь 12 нас хүрээл жоохон тийм татгшаа болцсон байхгүй юу? Тэгээд би болохоор амар кино үздэг. Тэгээд кино үзэнгүүт ингээ сэтгэл сан амар гоё болцдог байхгүй. Тэгээд баг өдөр болгоо ингээ кино үзэн үзэл тэгээд аавч намайг байлдаа хичээлээ тэгээд би бас жоохон тэрэндээ санаа зовоос хичээлээ хийж мэгээл тэгээд ер нь ингээ хэсэг хугацааны дараа би бас арай байсан юм байна гэж боддог болсон. Тэгээд нөгөө би амар найрамдал явах туртай би бүр найрамдал зүрх. Тийм туслан бүр амар хайртай тэгээд би бүр дандаа хөгсдөг баг бүх хэлжин дээр нь хөгсдөг. Тийм өвөл зөнгөө юу? Өвөл зөнгөө. Гэтэ би ер нь өвөл явж үзээгүй. Гэтэ би явъя гэж бодож байгаа. Гэтэ сайн мэдэхгүй байна. Тийм тэгээд найрамдал амар явах туртай. Тэр л намайг ингээ нэг тийм галзуу алгадаг ч юм эсвэл амар их найзуудтай алгадаг амар гоё байдаг. Тийм үү. Найрамдал дээр яг юу нь гоё гэдгийг чамаа бүр ингээд баг бүх ээлжинд нь хөвсдөг гэж байна шүү дээ, тий. Тэнд болж байгаа үйл явдлууд багш нар одоо юу нь чамайг тэгж их татаад байна. Тэр уур амьсгал нь гэх юм уу? Би бас тийм тэрийг ч одоо баг аялал гин нэстэй тий. Тийм. Би ер нь аялалд явах дуртай. Тийм. Тэгээ бас нөгөө үйл ажиллагаанд нь амар таалагддаг. Тэгээ багш нар нь ч гэсэн харьцаж байгаа байдал юм. За сүүний хэдвэр ангиас цуслан явсан бэ? Найрамдал руу. Би хамгийн анх за нэг 5 дугаар анги байл явсан. Хамгийн төстэй жилөө. Тэгэл гоё санагдсан уу? Тийм. Тэгээ хамгийн анх явж байхдаа би амар гоё шилдэг бүлэг болсон. Тийм үү? Тийм анх явж байхдаа шилдэг бүлэг аваад тэр амар гоёс амар гоё дурсамжтай. Би нөгөө сакура бүлэг олчихсан. Сакура бүлэгт орчихсон. Тэгвэл нөгөө анх явахт чинь л илүү гоё дурсамж үлдсэн. Тэгэл дахиад явах бүр илүү сэтгэл төрсөн юм тийм үү? Одоо хамгийн сүүлд сая 100 явсан өнгөрсөн 100. Явсан. Би дандаа нөгөө өвлийн байранд ордог. Тэгээ өвлийн мар амар гоё байсан. Дулаахан. Тийм дулаах. Сая бараг 2 удаа явсан хаа нэр. Өөх чи бүр 2 ээлжнээс. Ерөөсөө зонжангаа найрамдал дээр ирчихдэг юм шүү дээ. За өсвөр нас тэгвэл ер нь жоохон дотгошоо болж яана гэдээ ярьж байна тий. Яг ямар үед чи тийм дотгошоо, ямар үед нээлттэй байгаа гэдгийг мэддэг үү? Би болохоор амар их найзуудтай тэгээд нөгөө тэр найзууд бас жоохон гамдаж бодох өдөр бас байж тий. Тэрийг нь бас ингээл тусгаал тийшээ жоохон ингээд хандаж мандалган тэгээд тийшээ тэхүү та хоёрод найзалж байж тэхүү миний бас буруу байсан тэгээд намайг уушлаараа гэл тиймэрхүү юмнуудаас болоод бас жоохон гонигэлдэг. Тэгээд нөгөө хичээлээс бас жоохон гонигэлдэг амар хэцүү байдаг хичээл бүр амар хэцүү. Тэрнээс болоод жоохон гунигэлж мэnéглээ. Тэгэл яагаад даалгавар өгд юм яагаад юм бэ гэл тийж боддог. За найзуудын асуудал яг нөгөө ерхэл нөхрөлийн тал дээр бас жоохон үнэлэх юм байна тий. Гардаг байх нь хичээлийн даалгавар их өгж байгаа нь хэцүү байгаа мó эсвэл нөгөө олон хичээл ороод тий бүх хичээл дээр даалгавар өгөөд эсвэл нөгөө анги дэвших тусам хүндэрдэг штэ одоо математик энэ төр аль нь хэцүү байгаа тий. Миний бодлоор болохоор тэр манай одоо даалгавар амар хөгдөг. Тэгэл бараг 10 хэд хуудаж өгдөг ч юм уу. Тиймэрхүү даалгаврууд бүр амар хөгдөг. Зөвхөн нэг хичээл дээр тий. Тийм тэгээ бас юм юм чэйжлэх хэтэргээл бас амар зөндөө юм байна. Тэгэл тийм хэрэг тиймэрхүү юмнаас болоод бүр ингэ шатраад байна уу? Тийм шаа сандраг. Хамгийн дуртай хичээл нь. Хамгийн дуртай хичээл үү? Миний хамгийн дуртай хичээл болохоор Монгол хэл тэгээд биеийн тамир. Тэгээд нөгөө зурдаг хичээл нэг арт. Тийм тэр нь амар дуртай. За арт дуртай гэхээр сүүнэд одоо жүжиглэх авьяас бол байгаа гэж бодож байна. Тэгээ угаасаа төрмөл зурдаг уу? Өөр ямар авьяас байна? Би зурдаг. Тийм би амар их зураг дуртай. Тэгээ ер нь ингээд одоо ингээл юу гэдэг лээ мартчихлаа үг юм. Чөлөө цаг гарахаараа би ингээд дандаа зурдаг. Тэгээ бас юм үздэг л дээ. Ихтэй ихэнхдээ болохоор зурдаг. Тийм.
зурхаар ингээд гоё нэг тайвширсан ямар мэдрэмж авдаг болохоор гоё санагдчих. Би ингээд зурчхаараа амар тийм гоё мэдрэмж аваад одоо ингээд өөрхөн зурсан зургийг харна шүү дээ. Тэгэнгүүт ямар гоё юм бэ? Би юм зурчлаа шүү дээ гэж зураад тэгээ дуусчхаараа харахаар ингээд амар гоё идэг. Юу ч хамаагүй зурх уу эсвэл нэг юм төрөл байгаа юу? Ер нь би нөгөө тосон будгаар зурдаг. Тэгээ бас харандаар зурна л таа. Гэтэ тосон будгаар ихтэй зурдаг юм. Гэртэн тэгвэл сүнийг одоо маш олон уран бүтээлүүд зурсан зургууд байгаа. Жидүүлэгч рүү бас гоё зургийн явуулаарай. За их чинь подкастн дондор хасааруулж. За. Ясын хараалъя тий. Хоёлаа чи өсвөр насны тухай ярьж байна. Өсвөр насны хүүхдүүд нөгөө ээж аавтайгаа ойлголцох тал дээр жоохон ингээл таараа дотгошоогоо тий нээлттэй биш болоод эхэлдэг. Сүнийгийн хувьд би ер нь их тийм аав ээжтэйгээ нэг тийм мууддаг байхгүй юу? Тэгэл нэг тийм амар юм байхгүй. Тэгэл бид нар чинь малаад гэх юм уу? чөлөөтэй л байдаг. Тийм чөлөөтэй л байдаг. Нэг тийм амар аав ээжтэйгээ харьцахгүй ч юм уу? Эсвэл би тийм байна. Жохон нэг тийм цайгаа барих юм байхгүй. Тэгэл за найзуудтайгаа одоо нөгөө үл ойлголцох зүйл гараад гонглаа. Тэр үйл явдлаа ээжтэй ч юм уу аавтай ярьдгүй. За тэр найз ингэж чинь би ингэж чинь ч гэдэг. Би ярьдаг. Хиндээ хэлбэр. Би ээжтэйгээ илүү ярьдаг. Тэгээ нөгөө ингээд дотроо байлгалах юм бол ингээд доосаа улам ихсээд амар хэцүү болно шүү дээ. Тэгээд тийм болохгүй тулд ээжтэйгээ ер нь байнга ярьдаг. Тэгэхээр ээжийн зөвлөгөө хэр одоо чамд тусч гин яг ээжийнхаа зөвлөгөөг дааж гин үү эсвэл за зүгээр гоё ярилцах нь илүү гоё юм уу? Би ер нь бүгдийг хийдэг. Ингээд ярилцах юм бол ингээд миний сэтгэл санаа ингээд ажгүй болоод ингээд бүх юм дотор байгаа бүх тийм нэг юм ингээд гаргацгаар амар гоё байдаг. Тэгээ ингээд ээжийн хэлсэн юмнууд бүгдээрээ үнэн байдаг. Бас аавтайгаа ярилцахаар бас бүгдээрээ үнэн байдаг. Тэгэл тэтрийг нь ойлгож аваад тэгэл бүх юм зүгээр болчихдаг. Одоо тэгвэл гоё нэг жаргалтай болгодог юу вэ сүнийг? Ингээл одоо найрамдалд явхад тэ илүү гоё байдаг гэдэг чинь. Тэрэн шиг өөр одоо ямар зүйл чамайг гоё жаргалтай болгож байна? Намайг би аав ээжтэйгээ байх дуртай. Тэгээ аав ээжтэйгээ ингээд хамт байх ч юм уу ингээд хамт юм хийхээр амар гоё байдаг. Тэгээ бас зурх дуртай. Зурх миний хобби гэх юм уу. Тэгээ бас найзуудтайгаа бас хөгжилдөх дуртай. За өсвөр насныхаа найзуудтайгаа яаж хөгжилдөж байна? Тэгэл бид нар чинь гадуур гараад кофе шоп ороод тэгэл бараг бүх юм хийдэгтэй. Тэгэл юм ярьж мараа. Тэр яасан, энэ яасан. Тэр чинь гэсэн юм уу? Яасан юу гэж амар их тиймэрхүү юм ярьдаг. Тэгээ бас бид нар бас хоол хийдэг. Тийм найзуудаараа нийлээ. Тийм пицца хийжсэн. За мэдээж гоё ингээ гадуур зугаалж явчихин тий. Ингээ найзуудтайгаа өөр юу хийвэл гоё санагдаж байна. Одоо магадгүй Улаанбаатар хотод тий байхгүй зүйлүүд байгаа шүү дээ. Одоо кофе шоп орол кино үзээл одоо ингээд нэгэн тийм хэвийн нэг зүйлүүдээс өөр юу хийвэл та нарт гоё санагдах уу? Бидэрт болохоор одоо өөрөөсөө ингээд одоо юм цуглуулж байгаад нэг хайрцаг марцаг цуглуулж байгаад тэрүүгээрээ жоох юм хийх дуртай. Бүтээлч. Тийм бүтээлч юм хийх дуртай. Тэгээ манай найзуудаас нэг юм хийдэг ихмэл хийдэг байхгүй юу? Тэгээ надаас төрсөн өдрөөр юм өгчээсэн. Тэр нээр хөрхөс. Ерөнхийдөө жоохон бүтээлч юм дуртай юм тийм тий. бүтээлч юм дуртай. Гараараа хийсэн зураг за одоо нэхмэл юу гэдгийг тий. За түрүү нөгөө кино үзэх дуртай гэсэн. Тийм. Ямар төрлийн кинонууд илүү гоё санагдаж байна? Кино үзсээр агаал одоо магадгүй за энэ жүжигчин шиг болъё ч гэдэг юм уу те. Энэ хүний энэ жүжиглэлтийн гоё юм аа. Тэр нь тийм юм аа ч гэдэг юм уу. Тим юм бодож үздэг. Эсвэл зүгээр л гоё happy байх гэж үздэг. Би болохоор бас жүжигчнийг хардаг. Тэгээ тийм бол гоё юм байна. Тийм юм байна гэл жүжигчнийг бас анзаардаг. Тэгээ бас гоё ингээд жаргаж үздэг гэх юм уу нэг тийм ямар гоё юм бэ. Тэгэл тэр нэгэд амар хүлээцтэй тийм. За ирээдүйд зорилго одоо мэрэгчлээ сонгосон уу? Би жүжигчин болъё гэж бодож байгаа. За. Тийм. Ер нь жүжигчин бас миний хамгийн хайртай зүйл. Тэгээ би жүжиглэх амар дуртай. Бүр кинонд тогломоор л байдаг. Тийм. Амар гоё. Яг одоо за жүжигчин болъё гэдэг мэрэгчлийг багасаа л магадгүй чи бодсон бах тий. Аав ээжийн нөлөө хэр байсан? За эсвэл нөгөө хоёулаа л урлагийн хүмүүс юм чинь за урлаг жоохон хэцүү шүүч гэдэг юм уу те. Энэ яг өөр мэрэгчлэр
мэрэгчл сонгох уу ч гэдэг юм уу юм зөвлөгөөнүүд өгч байна уу? Аав ээж надад бүр амар их зөвлөгөө өгдөг. Тэгээд чи хэрвээ жүжигчин болмооргүй байвал болж болно шүү. Тэгээд яг өөрийнхөө яг хүссэн юмаа сонгоорой. Хэрвээ ингээд хүссэн юмаа сонгохгүй бол чи ингээд цаашдаа тий ингээд жоохон ингээд амьдралтаа гомдох байх шүү. Тиймэрхүү юм хэлдэг. Амар их зөвлөгөө өгдөг. Тэгээ тэр нь надад маш их таалагддаг. Тэгээ би ер нь угаасаа жүжигчин болъё л гэж багаасаа хүртэл ингээд бодож ирсэн. Тэгээ аав ээж маань хүртэл тэрэнд амар баярлж байгаа. Тийм. Тэгвэл ерөөсөө л ингээл жанжин шугам болж жүжигчин байна те. Гэхдээ гоё зурдаг. Хоббигоороо зураач болох нь. За одоо сүүний хэдэн настайгаасаа кинонд тоглож жүжиглэж эхэлсэн мөлий? Би бараг 2 настай хата ч юм уу. Бараг тэгсэн баг. Нэлээд жоохон баг. Тийм баг. За тэгээд сургуульд орлоо. Ингээд бага анги дундаа ингээд орлоо. Тэгэнгүүт нөгөө найзууд чинь чамааг яаж хүлээж авч ирсэн бэ? Одоо магадгүй олны танил болж байгаа, кинон тоглоол тий. Тэгэхэд найзуудын бас нөлөө хүрээлэл нь хэр вэ? Найзуудын одоо сайхан хандах, муухай хандах ч гэдэг юм уу тий. Тийм зүйл мэдрэгдэжсэн үү? Тийм зүйл яг цөөхөн хүүхдүүдэд мэдрэгдэжсэн. Зарим нь болохоор наваа нөгөө олон талын олон танил хүн гэдэг жоохон зайгаа барах гэдэг. Тэгээд намайг жоохон хитэнтэй гэж бодсон юм шиг. Тэгээл нэг тиймэрхүү. Гэхдээ манай яг би одоо яг найзалж байгаа найзууд болохоор амар гоё найзууд. Би найзуудаа амар хайртай. Тийм. Намайг дандаа ингээд чи үнэхээр гоё шүү. Амжилт хүсье гэж нэг юмд хийх чахаад тэгээд тиймэрхүү амар их юм өгдөг. За тэгвэл найзуудын хувьд бол гоё хүлээж авдаг байхan. Багш нар сургуулийн багш нар магадгүй ч уран бүтээлд оруулж хүлээ авахтай хичээлээсээ одоо хоцрохтэй буцаагаад нөхөх гэл зөндөө зүйлүүд бас тохиолдож исэн баг. Багш нар хэр хүлээж авч юм? Багш нар болохоор би одоохондоо нөгөө ямар ч тийм чөлөө мөл аваагүй байгаа. Яг тэгвэл би нөгөө кинон тоглог байгаа шүү дээ. Ер нь энэ жил. Би ер нь багтаа амар их чөлөө авдаг байсан. Нэг Harry Potter гомдоо хөрхөөж тах ингээд тэр үед болохоор багш нар намайг ойлгож ирсэн. Тийм би ч нөгөө 16 ангид кино тоглосон шүү дээ. Олон анги. Тийм олон ангид Harry Potter гомдоо тэгээд тэн тоглосон болохоор манай багш нар ч гэсэн бас тэрийг үзэж мүзээл тэгээ уйлж мэлэл чи амар гоё кино тоглосон биз дээ. Баяр хүргэе гээл. Тэр нь зүгээр хүлээж авсан. Бага ангида тоглож ирсэн байж тээ. Тэгэхээр дунд ангид ороод одоо хичээлдээ шамдаад тий уран бүтээлж хойшин тавьсан байна уу? За кинонд ингээд тоглоод уран бүтээлд оролцоод явж байхын ер нь сайхан зүйл нь юу юм? Хүүхдийн хувьд тий. Магадгүй том хүмүүс бол бас арай өөр өнцгөөс харах нэг мэрэгжлийн жүжигчид учраас ч юм уу бүтээлчд болохоор тий. Сайхан зүйл гэх юм бол нөгөө юм би нөгөө бүгд чийжлэнгүүд амар гоё байдаг байхгүй киноны өгнөд чийжлэхээр амар тийм өөртөө урам авч мавал яна би ийм олон үе чийжлэлжлээ шүү дээ амар гоё юм бэ гээл нэгдэ тэр нь амар гоё байдаг. Тэгээ бас одоо ингээл арт талд ингээ амар олон хүн байгаа шүү дээ ингээ кино зураг авч байгаа. Тэгээл нөгөө гэрэлтүүлэгч гээд тэдэрт бас тэдрийг ингээд тэдэртээ би бас жоохон ярьдаг байхгүй. Тэгээл амар гоё байдаг. Тэгээл тэр хүмүүстэй бас бүгдээрээ ингээл хамт байхад бүр ингээд амар гоё халуун тутам мэдрэмж төрж мөрөөл. Тэгэл аав ээжтэйгээ бас хамт жүжиглэх амар гоёсэн. Сүүнийгийн одоо Монголоос ч юм уу гаднаас үлгэр жишээ авдаг. Тэг киног нь үзэх, уран бүтээлийн үзэх дуртай ямар уран бүтээлч байна? Жүжигч юм. Нөгөө гадаадаас их юм бол яг нэрийг марцчихлаа. Яа. Монголоос их юм бол би нөгөө ундралэгч дуртай ба би. За нөгөө 5-ын уу 4-ийн. Тий. Би бүр ундралэгч амар шүтдэг амар гоё. Би барыг дурлцсан гэх юм уу амар гоё нэ. Би бүр амар шүтдэг. Тэр анаа шиг л болмоор байна. Тийм үү. Тэдний хөө гоё мэддэг. Тэгээ одоо бас нөгөө юутай болсон мэлээ? Сургуультай. Тийм. Жүжигчний уран чадвар, ярих уран чадвар ордог тий. Яагаад ундралыг одоо бүх уран бүтээл нь гоё яг тэр хүн гоё гэж бодсон юу нь гоё байна? Би нөгөө багаасаа нөгөө юм төссөн гэсэн шүү дээ. Тэгээ багаасаа нөгөө тэр их чиг ингээд дандаа хаврдаг амар гоё яаштай
хөөрхөн бүх юм нь гоё. Тэгээ тэр их надад бүр багасаа эхлээд бүр ингээд том ботл ингээд амар гоё байсан. Тайлбарлаад ингээд бүр жоохон хэл чамд гоё санагдсан. Аав ээжийнхээ уран бүтээл тоглох хийх тал дээр нь хэрвэлгэрч шаав. Би бүр амар олон үлгэрж шавдаг. Яг л манай ээж чинь амар мундаг хүн. Тийм би ээжээс амар тийм уран зориг авдаг. Манай ээж амар мундаг хүн. Тэгээд би ер нь ээжигээс шүтдэг. Ямар гоё юм бэ? Ямар олон уран бүтээл тоглосон юм бэ? Ямар чадварлаг юм бэ? Амар гойсон. Тэгээ ааваас болохоор би бас тэр жүжиглэх тэр яаж тэр харцмаарч тийм яаж тэр уйлж байлах бас ээжээсээ зөндөө аваас бас зөндөө юм авчихсан. Хойлонгаас Ялцчгүй л мундаг уран бүтээлчэд л те жүжигчин бархуу одон ч юм уу хоёр л те одоо чиний бусад нөгөө найзууд за багш нар ч гэдэг юм уу тийм за энэ жүжигчдийн уран бүтээлчдийн гэр бүлд өссөн за тэдний хүүхэд гэхээр өөрөөр ханддаг тийм хандлага мэдрэгдэжсэн. Надаа тийм хандлага ерөөсөө мэдрэгдэж байгаагүй. Яг ингээд манай багш нар болохоор ингээд бүгдэнтэй нь ингээд яг эргэтгэж ханддаг тийм. Мундаг багш нар. Манай бас подкаст нэг орж ирсэн охин минь багш нар заримдаа хүүхдүүдийг бас ялгуурлангаа дуурахдаг зүйлүүд байдаг гэж ярьж исэн. Тэгэхээр танаа сургуульд бол тийм байхгүй. Тийм. Чамд бол тийм юм байна. Надад бол тийм тохиолдож байгааг яг бүгдэнтэй л яг эргэтгэж ханддаг. За тэгвэл сүүний маань жүжигчин болоод тий. За зурдаг маш гоё уран бүтээлч ер нь л гоё урлагийн хүн болох юм байна. За дуулах, бүжиглэх өөр гоё тийм төрлийн авьяас байна уу? Спортоор ямар чадвар байна? Би ер нь бас дуулахыг хичээдэг. Ер нь би дуулах дуртай. Тэгээ би бас нөгөө Хүрхэж тохон гэдэг кинонд тоглож байсан шүү дээ. Тэрнээс дуулж исэн байхгүй юу? Тэгээ тэр амар гоёсэн би нөгөө яг өөрөө дуулсан уу? Тийм яг өөрөө дуулсан. Тэгээ би нөгөө бас рэп хийх дуртай. Тийм жоохон өглөх дуртай. Тийм тиймэрхүү юм дуулах дуртай гэх юм уу? Тийм ер нь амар дуулах дуртай. Тэгээс бүжиглэх гэх юм бол би бас бүжиг амар их сурдаг. Бүжиглчин. Бүжиглчин. Тийм бүжиглчин тэгэл спорт болохоор би бас цагсан бөмбөгт амар дуртай. Тэгээ волейбол тоглоё гэхээр бас жоохон чаддаг юм уу? Жоохон айж магаад тийм волейбол яг тоглосон л доо гэхдээ нэг тийм амар биш. Тэгээ цагсан бөмбөгөр бол яг гайгүй. Цагсан бөмбөгт илүү дуртай. Тэгэхээр бас юмны чадварууд байна те. Дуулчин, бүжиглэл бүжиглчин, жүжиглчин. За тэгээ спортоор бас хичээлчин. Тэгээ би бас нөгөө газрын тенсээр явахгүй байх уу гэж ярьж байгаа. Тэгээ бас нөгөө бас ширээний тенс мэс тиймэрхүү юмар. Тэгээ би бас ер нь такондогоор юмар байгаа байхгүй юу? Гэтэ жоохон нөгөө надад нэг тиймэрхүү юм байхгүй болохоор ямар юм одоо явах цаг зав уу? Цаг зав байхгүй болохоор жоо хэцүү байгаа. Гэтэ ер нь явъя гэж бодож байгаа. Маш олон зүйлд өөрийгөө сорж үзхийг хүсэж байгаа юм байна. Одоо ер нь хэр юм чөлөөт цаг гарч байна. Хичээлдээ явлаа. Бас дугууланд явдаг тийм. Дугууландаа явлаа. Чөлөөт цаг магадгүй кино үзэх, найзуудтайгаа гой зугаалах тийм. Хэр чөлөөт цаг гарч байна. Чөлөөт цаг гэх юм бол надаа нэг гардаг. Гэтэ нэг тийм их биш. Гэтэ тэр нөгөө чөлөө цагаараа би болохоор жоо найзуудтайгаа ярих ч юм уу тиймэрхүү юм идэг. Ялцчгүй л нөгөө ахлах дунд ангийн хүүхдүүдэд даалгавар үнэхээр их өгч байгаа болохоор чөлөө цаг баг гарч байгаа юм шиг харагдаад идэг. Тийм манай охин бас бүр ингээд ирээл хичээлээ хийгээл шөнийн баг 12 хүртэл хичээл хийдэг даалгавраа. Гэхдээ л барахгүй, дуусахгүй. Тэгэнгүүт багш нар нь танаа ингээд 7 хоногт нэг удаа ордог гэл айгүйх даалгавар өгдөг. Гэтэл нөгөө баг 17 хичээл байгаа ш. Тэгэхээр нөгөө 17 хичээлийн даалгаврыг хийж байгаа гэдгийг мартчихдээ юм уу, мэддгүй ч юм уу тий. Тэгэхээр нөгөө хүүхдэд айгүйх дархлаа муудах, тэгэл ядрах, нойрн багасах ч гэдэг юм бас асуудлууд байдаг юм шиг байна. Тийм. За өсвөр насны бага ангид төслөө. Дунд ангид ороход хүүхдийн өсвөр нас эхэлдэг. Тэгэхээр бие физиологийн хувьд тий гоо сайхан за гадна төрөх гэл хүүхдүүд ч анхаарч эхэлдэг штэ тий. Сүүнийгийн хувьд эдгээр ангиасаа за би ингээд
томолж байгаа юм байна тий. За ус зүсэндээ гоо сайхандаа ч юм уу тий анхаарч эхлэе гэдэг бодол төрж эхэлсэн бэ. Тэгвэл нөгөө бага ангид болвол форм өмсөөл тий. Аав ээжийнхээ авч өгсөн зөв өмсөөл явж байгаа шүү дээ. Би ер нь 8 дугаар ангиасаа эхэлсэн. Тэгэл би 8 дугаар ангиасаа ингээд өсөөд эхэлсэн байхгүй яагаад ч юм уу тэгээд гинт өссөн. Тэгээ манай аав ээж хөөч чи ямар өндөр болсон юм бэ? Хизээд ийм өндөр болчих гэж тэгэл алуу чи босч даа гэж намайг харьцуулж үзээл. Тэгэл нөгөө бид нар бас игдэг байхгүй нөгөө хаалган дээрээ намайг зогсуулаад ингээд чуган барьж байгаа тийм ингэ зуршдаг байхгүй юу? Тэгээ ингээд 8 дугаар ангид байг бүтсэн чи би бүр тэнээс мангар өндөр болсон. Тэгээ бүр амар сенс гэсэн. Би нэрнгээс яаж юм хурд өндөр болчих яаж вэ гээл амар бодчихсон. За яг 8-аас тэгж бодсон байна. За магадгүй нөгөө гадна имиж тий. За би нэг гоё чөлөөтэй цамц өмсдөг болъё. За өргөн өмд өмсдөг болъё ч гэдэг юм уу. Тийм өөрийнхөө имижийг бүрдүүлэхтэй зэнээс гэлсэн. Би 9 дугаар ангиас эхэлсэн. Гэтэ би ер нь их тийм амар өөргөөд нэг тийм амар тийм гоё мэй хувцалдаг байхгүй юу. Гэтэ яг хувцлаа гэж хувцалж байгаа л да. Гэтэ нэг тийм амар тав өмсөөл нэг тийм юм байхгүй. Ингээл авч хувцлаа гэж бодож байгаа. Стил амар хөөдгөө гэсэн. Би ер нь классик хувцтай байхгүй юу. Нэг тийм багямэгээ биш зүгээр л ингийн хувцлыг классик юм л. Тийм л хувцсан. За арьс арчилгаа яаж хийж юм? Арчилж эхэлсэн үү? Эхэлсэн. Би болохоор багаасаа жоохон амар их арчилдаг байсан. Тэгээ том болоод ер нь юм гарддаг байхгүй юу? Багаасаа нэг цэвэрх арьстай. Тийм. Багаасаа арчлаад ирэхээр том болоод нэг тийм амар юм чон гарддаг юм лээ. Миний арчил тийм байж магадгүй гэхдээ бусдынх нь яасан юм бэ? Тэгээ яалтчгүй л нөгөө өсвөр насны хүүхдүүд их юм гардгүй ч гэсэн бас ингээл тэр тухаар нь ч юм уу хацраар нь ингээд юм гарч эхэлдэг. Тэгэхээр харин сүнэгийн арьс бол аягүй гоё байхгүй юу? Тэгэхээр их чинь бас арьсаа гоё арчилдаг байх гэж бодоод асууж байгаа юм. Тэгэхээр арьс арчилгаа бол нэг тийм яадахгүй хийдэггүй. Тийм. Гэтэ би ер нь тийм чихшүүлэх тосмос миний амар хуурашаад идэв юм аа. Тэгээ гар мараа тэгэл тасалдаг ч юм уу тэгэл нүрээ бас чихшүүлээл тиймэрхүү юм хэрэгэлдэг. Мист ч мацаал. Ээж ер нь охины гоо сайхан арьс арчилгаан дээр хэр анхаарч байна? Амар их анхаардаг. Тэгэл жоохон шалбарсан байх юм бол тэгэл хөөе нүр чи яа тийм зүгээрөө мөгөөрөө гээл алуу аваад ирдэ нөө царайгаа гээл юм гэсэн. Тэгэл үлээж тэгэл нэг тос төрхөж мөрхөөл амар. За өсвөр насны хүүхдүүд бас ингэдэж нэг сэтгэл зүйн ингээл түрүүн чи хэлжсэн тэгээ заримдаа айгуу гонигтай, заримдаа жаргалтай. Одоо ингээд дотгошоогоо болоод байгаа ч гэдэг юм уу. За тэгэнгүүтээ ахлах ангид ороод оюутан болоод эхлэхээр нөгөө бие хүн болоод өөрийгөө ингээ олж авдаг л нас юм байна л та. Сүүнийгийн хувьд өөрийгөө олж авж ийн одоо юу гэх юм дуртай юм мэддэг болоод би энэнд ийм өмсүүлэх гоё юм байна. Ийм хоолн дуртай юм байна. Би иймд явуулж жаргалтай юм байна гэдэг юм уу. Тэг өөрийгөө нэг тийм олж авж байгаа үе шиг мэдрэгдэж байна уу? Тийм би тиймэрхүү ер нь 8 дугаар ангиасаа эхэлсэн л дээ. Тэгэл би ер нь 7 дугаар 6 дугаар ангидаа ахлахаараа их тийм амар өөрийгөө таадгүй юмсан. Тэгэл хичээл намаа хийгээл тэгэл чөлөө цаг гарвал тэгэл нөгөө тэр зурдаг юм хийгээл үздэг юм үзээл тэгэл байждаг гэсэн. Тэгээ 8 дугаар ангиасаа ингээд өөрийнхөө ингээд хараад за би ер нь их стамэн гээл тэгэл ер нь нүрээ бас дахиж зөндөө юм арчилаад тэгэл ер нь хувцлалт гэх юм бол нэг тийм амар хуцаа мовцоо талаагүй өөрчлөөгүй тэгээд нөгөө спортоор гэх юм бол би саксаар явж эхэлсэн. Тэгээс нөгөө 8-аас. Тийм 8-аас тэгээд усан бассейнд саяхан явж эхэлсэн студент. Сэтгэл зүйн хувьд. Сэтгэл зүйн хувьд гэх юм бол бас өөрчлөгдсөн. Тэгээд багтаа болохоор жоохон галзуу байсан шүү дээ. Тэгээ одоо болохоор жоохон тийм татгшаа гэх юм уу тиймэрхүү болцсон. Тэрийг бол өөрөө мэдрээд байна тийм. Өөрийгөө мэдрээд байгаа намайг хүмүүс бас яагаад энэ татгшаа болсон юм бэ? Яагаад ийм болчихоо галзуул байл та гэж намайг тэгдэг. Гэтэ би болохоор бас тийм хичээдэг. Тийм. Гэтэ тийм харагддгүй юм шиг байгаа юм. Ол хичээгээд байгаа. Гэхдээ заавал хичээж одоо бусдад те галзуу ч юм уу цоглог ингэж байлгахын тулд ч өөрөө ингээд хүчээр хичээх нь бас хэцүү байх гэж бодож байна. Тийм. Заримдаа жоохон хэцүү байдаг. Тэгэл татгшаагаад ахаар манай нэд ч бас жоохон тэгэл бас надтай харьцахгүй шүү дээ. Тэгэл
Тэгэл жан гадагшаа ингээл гой байхын тулд тэгэл хичээж байгаа юм чинь. Тэгэл тэр нь жоохон мухаал идэг. Гэтэ яг зүгээр одоо би тасцсан. Алзуулахыг хичээж байгаа. Гэ одоо за ихэнх одоо өсвөр насныхны тийм нэг сэтгэл зүйн асуудал миний хувьд нэг найзуудтай холбоотой юм шиг санагдаад байгаа юм. Хүүхдүүдтэй ярилцж байхад нэг найз нь аягүй гомдоосон ч юм уу эсвэл найз гээд аягүй бодож исэн чинь одоо өөрийнх нь дургуй хүүхдтэй найзалсан ч юм уу тийм зүйлүүд яг найзуудаасаа болж л жоохон уйтгаралтай сэтгэл зүйн тийм нэг гонигтай байдалд автдаг юм уу гэж бас харагдаад байгаа байхгүй. Тийм ер нь ихэнхдээ бол найзуудаас л болдог байх гэж бодож байгаа би өөртөө болохоор тэгээ бас бусад юм их юм бол бас одоо ингээл өглөө эрт босоод хичээлдээ яваад манайх чинь 8-аас эхэлт юм аа. Гэтэ ингээл эрт штэ хүүхдүүд 7:50-д очсон байх хэвээр. Тэгэл бараг 6-5 ав гэж басна. Тэгэл хоол амьдэрдэг хүмүүс ч бас жоо хэцүү штэ. Манайх амар хол ахгүй юу. Тэгээд бас амар хэцүү байдгаа өглөө босох идэргээл. Тэгээ бас хичээлийн цаг мас бас хамаарна. Тэгээд багш нар болохоор бас амар их даалгавар өгч мөгөө тэрнтэй бас холбоотой л гэж. Тэгэл ер нь ингээ зүгээр чимээгүй л тайван. Яг ямар байвал сүнийгийн гоё сэтгэл санаа тайван баймаар байна. За магадгүй нөгөө сургуулийн хичээлийн цаг арай богинох нь ч юм уу тий даалгавар арай бага өгдөг анги дээрээ сурчаал гэртээ нэг багахан зэрэг баттдаг ч юм уу тий ямар байвал чамд илүү амьдралын чи хэмнэлт тайван тий чамааг юм гоё өсвөр насны хүүхдүүдэд ер нь гоё чөлөөтөө ингэж амьдрахад чөлөөтэй амьсгалахад гоё баймаар байна. Миний бодлоор болохоор даалгавраас жоохон басчвал зүгээр би амар их даалгавар өгнө шүү дээ. Нэг өдөр гэх юм бол бараг 6-7-8 хичээл орно. Тэдрээгээ нэг өдөрт хийх гэж бас зөндөө юм болно. Тэгээ өмнөх өдрийнхэн даалгавар хийгээгүй бол бас тэрийгээ хийн амар их юм болдог. Тэгээд тэрээ бас басчвал зүгээр гэж бодчих. Тэгээд бас манайх жоохон арай тардаг байхгүй юу? Өглөөрт орчоод. Тэг өглөөрт орчоод бараг 3-4 гэж тарна. Тийм. Гэтэ одоо болохоор өмнө жил болохоор бас яг 3 хараас тардаг байсан. Тэгээ манайх энэ жил болохоор 2:40 3 хайр гэж тардаг болсон нэг ээлжлээд тэрнээс таалагдж байгаа л да. Гэтэ бас 2:40 гээд тардаг болчихлоо. Гоё лээ. Тийм. Гэтэл өдрийн тал өнгөрчөж штэ тий. Чи гэрэн зайтай юм чи очиход л 5-6 болчихно. Тэгэл даалгавраа их цаг юу үлээ. Нөгөө хол идэх учраас бас төгжрөл амар ихтэй. Тэгээ өглөө босоход хэрвээ ингээд оройдод гарчих юм бол ингээд амар төгжрэлтэй бүр ингээд хоцорч очих гээд тийм амар хэцүү байдаг. Тийм байна. За дугууланд явж байгаа гэсэн нууц биш бол юуны дугууланд явж байгаа? Би Солонгос хэлний дугууланд явж байгаа. Би нөгөө Солонгостоос амьдрмаар байдаг байхгүй юу? Тийм Солонгос хэлний дугууланд явж байгаа. Хилээ сурчаад нөгөө сургуулаа төгсөөд Солонгос явах зорилготой юу? Тийм тэгээ бас би нөгөө бас Монголдо сурах гэж бодож байгаа. Тэгснийхаа дараа тэгээ Солонгостой дахиад нөгөө жүжигчний мэргэжлэр явдаг ч юм уу. Тэгээ эхлээд Монголдо сурах гэж төгсчөөд тэгээ дахиад Солонгос руу бас сурд юм бол гэж. Ер нь ямар төрлийн жанрын кино чамд гоё санагдаж байна? Одоо магадгүй нөгөө яг жүжигчд бол бүхэл төрлөөр жүжиглэх байх л да. Гэхдээ л магадгүй нийтмийн ч юм уу, түүхэн ч юм уу тийм төрөл байгаа юу? Би болохоор инедми кинонд тоглох гэсэн. Тийм, ер нь миний их тоглосон кинонууд инедми байхгүй юу? Яг гоё эерэг. Тийм, эерэг ганцхан л нэг тийм харигвт юмдаа гэдэг нөгөө уйлж онцдаг. Тийм, уйлж онцдаг кино тоглолцсон. Тийм, одоо болохоор инедми кино таалагддаг. Тэгээд бас түүхэн байвал бас гоё хаа. Би бас тэгэж бодож байна. Тэгээд бас нөгөө нэг ангид гэхээсээ илүү олон ангид кинонд тоглох дуртай. Яагаад гэвэл нөгөө тэг юу хэмдэ цаанаасаа нэг тийм гоё мэдрэмж төрээд идэг. Нэг кинонд тоглохоор нэг тийм хурдан өнгөрчдөг. Тэгээ би кинонд амар дуртай болохоор бас олон ангид кинонд тоглох амар дуртай. Нөгөө хийж байгаа үйл явц нь удаан үргэлжлүүлэх гоё. Одоо тийм. Тийм ээ л хэлэх гоё. Өдөр бүр эрүүл чиглэг залуу ёстой байхад туслах 93% 100 насны хамттай Aloe брэнд. Арьс арчилгааг Aloe-оор эхлээрэй. Найздаа за эсвэл
хамгийн ойрын хүндээ айгүй гомдчихсэн ч юм уу тийм түүх байна. Одоо би болохоор нэг найзтай амар гомдчихсэн. Тэр найз нь болохоор ингээд нөгөө нэг тийм ашиглаж исэн юм санагдаад байсан. Тийм нөө Сэтгэлээсээ найзлаагүй. тийм яг хуурамч найз юм уу. Тиймэрхүү нэг найз. Тэсэн тэр надад амар муухай санагдчихсэн. Одоо найзлага болцсон. Одоо найзлах болчихсон. За тийм үедээ ямар мэдрэмж аваад тэрнээсээ яаж гарсан? Би тэр мэдрэмж бол амар муухайсан. Тэгэл намайг тэгээ шууд нүүрэн дээр минь тэгээ хэлцээхгүй юу? Чи тийм ингээл тэр надад амар муухайсан. Тэгээ би тэрнээс болоод баг 7 хоног ч юм уу амар удаан ингээд жоохон нийлжсэн. Тэр надад амар муухайсан. Тэгээ би яаж буцаад зүгээр болсон бэ гэхээр за угаасаа ийм байж л таараа. Тэгээ угаасаа амьдрал юм байхгүй л дээ би яаж тэгэл зүгээр бодох вэ гэл. Тэгэл за буцаа сэргээ Өөрийгөө гоё, өөрийгөө гоё. Тэгэл аав ээжтээс ярилцаад бас зүгээр болсон. Аав ээж өөрийнхөө хинтээ илүү татна байдیں۔ Аавтайгаа илүү татна. Тийм ихтэй ер нь хоёулантай нийлүүлтэй ихтэй аавтайгаа ер нь илүү татна. Жоохон харьцаа. Харьцуулбал гэж. За хоёлаа тэгвэл гомдчихсэн хүнээ ярьлаа. Эсрэгээрээ амар баярлж исэн. Тэ яг нэг тийм үйл явдал болоод ингээд сэтгэлд мартагддаггүй ч гэдэм юм уу? Тийм үйл явдал. Ямар үйл явдал байна? Одоо болохоор манай гүнж цааж та. Анаа танаа их чи хөхөд. Тийм. Чамтай үе бараг ойролцоо насна. Тийм бараг ойролцоо. Тийм. Та ер нь хөрх хөвчлэг хийгээд идэв. Тийм. Тэр мөн тэгээ нөгөө манай гүнж ер нь нам бит хоёр биенийгээ амар хамгаалдаг байхгүй юу? Би нэг өдөр бас нөгөө яа нэг хэлж болох юм даа хэлж. Нөгөө жоохон бахта KFC дотор зайсны нөгөө KFC гэдэг чинь тэр дотор байж байгаа. Нөгөө гүнжиг амар ингээл нэг тийм амар шатлаад сахгүй юу? Хөлн дээр нэг хишиж мшгээд тэр үед тийм танихгүй нэг эргэтэй хөвгт ядж байгаа. Нөгөө тоглоом бидэн штэ нэг өшгөлдөг талаараа. Тийм. Тэрүүгээр нөгөө хөлрөө албаар гүнжиг хөл рүү ингээд зохиж мохоод тийм гიშгээд тэр миний дургу өрөөд чи байл даа гэсэн чинь наач болохгүй байгаа тийм. Тэгэхээр нь би тэгээ хийсэн. Тэгээ амар жаг тэгээ. Тэгэл тэгсэн чинь уйлал аав ээж дээр очил. Гэтэ тэр бас амар турсан ч бай. Тийм яг ч чиний гоё ирлэхэд. Тийм. Тэгээ гүнж болохоор намайг бас би нөгөө 6-7 дахь ангид би нэг амар дугуйсан байхгүй юу. Тэгээ нөгөө татгшоогоо яг нөгөө өсвөр нас руу ороод. Тэгээ амар татгшоогоо ажилласан. Тэгээд гүнж болохоор манай нэг ангийн нэг хүүхдтэй байхгүй нэг эрэгтэй хүүхд. Тэгэл намайг тэгж мэгэл. Яа да минь гэл амар өдөж мөдөд. Тэгээд гүнж болохоор ингээл хөөж болдоо намайг ямар хамгаалж ирсэн. Болдоо чи яа да мэгэл. Тэгэл намайг ямар хамгаалдаг гэсэн. Хамгаалуулах тэр мэдрэмж. Тэр мэдрэмж амар гоё байсан. Тэгэл намайг хамгаалдаг хүн байгаа мэн. Тэгэл манай одоо ер нь манай найз л гэсэн үг шүү дээ. Ер нь бол төрсөндөө биш ч гэлээ манай найз гэсэн үг ер нь бол гүнж чинь. Тэгэл амар гоё юм бэ. Гоё мэдрэмж авсан. За одоо 25 он ер нь дуусж байна. Тэ шинэ жил болж байна. Тэгэхээр сүүнийгийн хувьд 25 оныг дүгнээд хэлбэл одоо ингээд хичээлийн хувьд ч гэдэг юм уу тэ өсвөр насныхаа хувьд ч гэдэг юм уу 25 он тохиолдсон гоё зүйл ч гэдэг юм уу дүгнээд хэлбэл ямар он байв? 25 он бол миний хувьд бол амар хурдан өнгөрцөн. Тэгэл ингэ юм гоё байх юм бол ингээд цаг амар хурдан өнгөрдөг шүү дээ. Ях ихэн зургуу тий. Тий, ях ихэн зургуу ингээд шууд ингээд 12 сар болцсон тий. Тэгээ би бүр юу яагаад тийм хурдан өнгөрч юу болчихоо сая би яг юу гэдэг юм хурдан болчих бараа ингээд 1 сар л болж байгаа юм шиг санагдсан. Тэгээд бүр амар гоё байсан. Амар зөндөө олон найзтай болсон. Сургуультаа юу? Дугууландаа юу? Найрамдалтай амар их найзуудтай болсон. Тэгээ сургууль дээр шинэ найзуудтай болсон. За найрамдлынхаа найзуудтай холбоотой байд юм уу? Холбоотой бүгднтэй холбоотой. Тийм үү. Гоё юм. Дандаа ярьдаг.
Наримтал дээр яалтчгүй нөгөө чиний гой турсамжууд, туртай зүйлүүд өнгөрдөг юм байна л да тий. Тэгээд за тэнд явж байгаа хүүхдүүдтэйгээ чи дахиж нөгөө хамт явж исэн тохиолдол байгаа юу? Одоо хоёулаа ингээд нэгдүгээр ээлжинд явсан юм чи хамт 3 дугаар ээлжинд явъя ч гэдэг юм. Тийм тохиол байхгүй юу? Гүнжтэй л явжсэн. Гүнжтэй л хоёр одоо нэг явжсэн тийм. Тэгвэл очих болгондоо гоо шинэ найзтай болдог байна. Тийм. Гэтэ бас зарим хүүхдүүдтэй найзлж чаддгүй мөө. Тэгэл цаг алдахгүй тэгээ шууд за зөөр гэл. Тэгээ чатаараа заримтай найзлж байцлаа. За шинэ жил болж байгаа юм чи хоёлаа бас нэг гоё хүслээ хэлээ л да. Магадгүй нэг чиний хүслийг биелүүлэе гэд те чамд боломж олдвол ямар хүсэл хүсэх вэ? Би яана би нохот байхгүй юу? Тэгээд манай нохот амар том нөгөө golden retriever. Тэгээд одоо баг 2-3 нас хүрж байгаа. Баг 3 нас хүрэх гэж байгаа. Тэгээд бүр амар том. Гэтэ би урт талмаар байна. Нохны хажуугаар. Тийм нохны хажуугаар яг би тоогоо сайн арчилж чаддгүй байхгүй юу? Тэрнээ би бас жоохон шантраад байна. Яагаад би юм болоо? Яагаад тоогоо арчилж чадахгүй байгаа юм бэ? Яагаад байгаа юм бэ? Би яа сүний жибэл л доо яагаад арчилж чадахгүй байгаа юм бэ гэд яс тэгчээсэн л та итэл муртаалмаар байгаа. За тэгвэл аав ээж бас сонсоорой. Мур тэжээхийг хүсэж байгаа юм байна. Тэ. 26 онд гоё зүйл тохиолдосоо. За юу амжилттай болоосоо гэж хүсэж байна. Миний шалгалтын дүн яг гоё байгаасаа л гэж хүсэж байна да. Тэгэхгүй бол одоо 9-р анги чинь амар нөгөө амар юу лээ одоо 10-т орох уу, коллежд орох уу ч юм уу тий. Амар нөгөө хэцүү үе юм. Чухал юм гэсэн үг. Шалгалтын дүн бол амар чухал. Тэгэл тэрээга сайн болгохын тулд тэгэл хичээнэ. Тэрээга л ойлгочлаа. За ойлголоо. За өнөөдөр урилгыг минь хүлээж аваад тий. Тийм зоонд ирээд маш гоё чөлөөтөө өөрөөрөө байж ярилцсан сүнэдээ бас баярлаа. За подкаст маань дуусгах гэж байна. Тэгэхээр сүний найзуудтай ч юм уу, аав ээжтэй ч юм уу 25 оны төгсгөлд хэлэх гоё үг байна уу? Та байгаа. Тэгээ найзуудаас хэлчихгүй. За 2025 онд миний найз болсон бүх хүмүүстээ баярлалаа. Тэгээд 2023 2024 онд байсан бас бүх найзуудтай баярлалаа. Одоо хүртэл найзалж байгаад амар баяртай. Тэгээ бүгдэнд нь хайртай шүү. Тэгээд дахиж бүр зөндөө том баг эмээ болтлоо цог байна. Тэгээ хайртай шүү. Аав ээжтэй гэх юм бол та хоёртай маш хайртай. Бүр ингээд infinity хайртай шүү. Тэгээд бүр 100%-аас илүү хайртай. Хайртай шүү аав ээж. Үгүй. Адал явдлын эхлэл болсон аз жаргалтай дурсамжуудаа бид хамтдаа бүтээдэг. Гэрэлт ирээдүйхээ зөв рүү тэмүүлсэн бяцхан үрийн минь анхны алхам. Хэл хязгааргүй мөрөөдлөөр шингээсэн өнгийн бүтээл. Хайр инрэл чин сэтгэлээр дүүрэн бидний баярт мөч. Амьдралд хөл тавин догдолж зориг тэмүүллээ олж харсан миний бяцхан үр. Бидний хамтдаа бүтээсэн дурсамж бүр үнцэнтэй. Адал явдлын эхлэл, алтан түлхүүр, хүүхдийн хадгаламж, голомт банк. За тийм зан подкастыг ивент тэтгэгч Mons Cosmetic-ийн Biomin брендийн Alloy гэдэг багц байгаа. За энэ болохоор яг л нөгөө өсвөр насныханд зориулсан арьсаа гоё арчлах бүтээгдэхүүнүүд. Хамгийн гол нөгөө арьс чинь гоё чийгтэй байх ёстой. Тэгэхээр энэ Alloy брендийн бүтээгдэхүүнүүд нь маш гоё чийгшил өгөөд хурдан хугацаанд гоё нөхөн төлжүүлт юм билээ. Тэгэхээр бас өөрөө хэрэглээд хурдангийн нэгчтэй хэлээрээ заяа. Би бүр дандаа Alloy хэрэглэдэг шүү дээ. Угаасаа юу? Угаасаа Alloy дандаа хэрэглэдэг. Бүр бүх юм болох юм бол Alloy л авъя. Эсвэл баярлалаа. Ялцчгүй нөгөө эрүүл органик бүтээгдэхүүн тэгэхээр өсвөр насны хүүхдүүдийн арьсанд бас хамгийн тохирох бүтээгдэхүүн байгаа шүү. За энэ болохоор бас нэг гоё газар Edu Park-ыг мэдэн тий. Тийм ээ. Мэдхээр барах уу гэж. Солонгос элчингийн баруун талд 130 дугаар сургуулийн баруун талд байдаг Edu Park-ийн нэг давхарт байрладаг Teen Cafe гэдэг газар байгаа.
тийм. Яг хаалгаар ороод хавшаа чигээр явангууд. Манай найз тэр өдрөө тэмдэглээ. Мэдчихээн тий. Тин кафе тэгвэл мэдж байгаа юм шүү. Ерөөсөө л нөгөө өсвөр насны хүүхдүүдийн ертөнц гэж хэлж болно. Орон зай тий. Яг тэнд та хэдийн хүсдэг нөгөө караоке байна, төрсөн өдрөө тэмдэглэх өрөө, маш олон төрлийн хөлөгт тоглоомууд. За тэгээд нөгөө Netflix-ээ үзээд ингээ гоё сууж иж болж байна. E-спорт тоглоод тэ сууж болох тийм гоё бас өрөөнүүдтэй. Тэгэхээр сүүний бас 2 найзтайгаа хамт гоё юм. Тин кафегаар үйлчлүүлээрэ гэд 3 эрхийг чинь дэлгэлж байгаа юм. Баярлалаа. Хоёлоо түрүү нөгөө гоё санхүүгийн талаар яриаггүй байна. Тийм. Аав ээжээсээ мөнгө авч байгаа юу? Хэрэглээний мөнгө тий? Санхүү ер нь яаж мөнгөө хэрхэн яаж зарцуулж байна? Би болохоор нөгөө би ер нь нэг нэвтрүүлэгт орсон байхгүй юу? Нөгөө нэг тийм нэвтрүүлэгт орсон. Тэрнээсээ бас мөнгө авсан. Тэгээд тэрүүгээр л одоо болгочих шүү дээ. Тэгээ би аав ээжээсээ ер нь мөнгө авдаг юм уу? Тийм ер нь мөнгө авдаг. Төрсөн өдрөөрөө л тэгээ нөгөө хүмүүс ч мөнгө өгнө шүү дээ. Тэрүүгээр бас явчихтiin. Тэгээ аав ээжээс ер нь мөнгө авдаг. Айгуу гантай хэрэгэлдэг юм тий. Одоо барыг дуусаагүй л явж байгаа. Мундаг юм байна. Тэгвэл санхүүгийн сахилах бат айгуу сайн байна тий сүний. За манай подкастын бас ивент тэтгэгч нь Голомт банкны Алтан Түлхүүр гээд хүүхдийн хадгаламж байна. За энэ хадгаламж болохоор яг л одоо өсвөр насны тий тгээс 18 насны хүүхдүүдэд зориулсан юм хадгаламж. Тэгэхээр нөгөө заавал их мөнгөндөө биштэй хадгаламж чинь ингээд багаар ч гэсэн хийсээр их мөнгө болдог. Энэ хадгаламжийг бас сонирхоод үзээрэй. За. Яг нөгөө төрсөн өдрөөр нь гоё хүүн бодогдож ордог. Тэгээд автоматар сонголт нэгтчихдэг юм байлээ. Заавал банкн дээр очих шаардлагагүйгээр утаснаас интернет банкаар ороод нээчих болно. Тэгэхээр бас энэ Алтан Түлхүүр хүүхдийн хадгаламжийг бас хэрэглээрэй. За. За ингээд өнөөдөр хүрэлцэн ирээд гэрчтэйгээ маш гоё яриа өрнүүлсэн. Тийм зонд чөлөөтэй байсан сүнэдээ баярлалаа. За 26 оных нь шалгалтууд тий амжилттай гарах бах. За тэгээд 25 онд мууртай болоосаа гэж асууж байна. Нохооныхаа хажуугаараас муурт хийж идэг. Тийм муур чин гадаа гардгүй бах тий. Мэдхгүй байна. Хичнээн борноос айдаг. Тийм үү. Өнөр манай ээж борноос айдаг шүү дээ. Хөөрхий. Болохгүй юм байна да. Магадгүй чи нөгөө оюут молоо тустай амьдрах харч юм уу тий гэж тийм болох юм шүү дээ. За тэгээд сурлах хөдөлмөрийн амжилт хүсье. Баярлалаа. За Тин зон подкастын энэ удаагийн дугаар өндөрлж байна. Хамтдаа байж өсвөр насныхны ертөнцөөр аялсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаар хүртэл баяртай. Баяртай. Сүний ийшээ хараад. Баяртай. Зя баярлалаа. Баярлалаа.